Эрхэм үжигчид та бүгдээрээ сайн байцгаана уу? Самбарын сонин дэлгэц та бүхэнтэйгээ ялгаж байна. За ингээд өнөөдрийн манай ярилцлагаас чинь бол багшийн их сургуулийн Монгол судалын дээд сургуулийн профессор Мансан багш сайн байна уу? За энд одоо манай Монгол улсаас мордон саацсан хүндэж чичи маань байж байна. За ингээд Төлдөр үйл сангийн тэрүүн хувцас судлаач манай Чогжинмаа багш сайн байна уу? Сайн морон саатуу. За ингээд энэ удаа одоо их ариун ажиллаар хөдөлж ирлээ гэсэн тийм ба? Тийм ээ. Усан хутлынхаа номыг бүтээгээд тэгээд энэ судар номоо Чингисийн онгонд очиж тахилгад оруулаад явж байгаа танастай уулзсан их баяртай байна. Энэ номын дотор бол та бол одоо хамаг хэрэгээ бүтээгч хар болгон дах гээд нэрлээд энэ дотор бол одоо гол нь танай энэ болгон дахыг одоо яаж ойсон явууч байна. Өөрөө нь одоо яаж эхлүүлсэн. Бүх юм бүгдийн бүр энэ дотор сайхан бичсэн байсан. Тэгээд энэ номоо бас сайхан их хүлээж авах би бас их баярлсан энэ барин хэлж боосон багс. Тийм энэ бол одоо өөр их шин сүвэн санагдсан сайхан. Энийг би бас бодсон аа. Монголчууд ч эхлээд номонд мөрөгдөг. Тэгээд номонд өөрийнхөө содөр. Тийм. Чодо содөр ваатай болчихоо. Содөр болгож байгаа тий. Тэгээд ном хөвөлсөмө содрын маягаар. Тийм харин. Ном судртаа бүх юмаа шингээж өөртөө байгаа эрдний бүх зүйлээ хүртэл шингээд гээд Чингисийн онгонд өгсөн судар миний ээж сударт 83 настай энэ баримт технологиг ээж минь ойж өгсөн. Тэгээд нөгөө үзүүрт нь тийм бүр одоо нандинж хадгалж явсан шүр жинхэнэ улаан шүрээдэг. Шүрээ тэр үзүүрт нь зүүж өгөөд гадна талд нь ийм тусгай арьсаар бас давхар баримт хийж өгөө. Тэгээд одоо их нандинж боож энэ их нандин үе хэдэн зуун жил хадгалагдаад цаашаа өвлөх ёстой юм аа гэд. Тэгээ бас энэ монголчуудын номоо хүндэтгэж хайрлж тэр номон дотор байгаа бүх юмаа ингэж нандинж багцаж боож хадгалдаг тэр их соёлыг бас давхар явуулах санаатай иймэрхүү дизайн хийсэн. Яг Мансан багш болоод миний бүх юмыг мэдчихэж байгаа болохоор маа багш яг энэ дотор орчлын бол маа багш бичсэн байх юм ба. Ааха. Тэгвэл одоо болгон арсан очрий 요기 би мэднэ ноотё чаги би тэр орчилт хэлвэрсэн. Чада чагжилма ирж нэмэтэ 요즘은 Чингисийн онгондор 태원 номбас бичин 저당 이렇게 나ත් бодогсон болоо их эчhalуудтэй энэ ажилчнаа да амаргүй шүү нэгэнтээ нэмүнжон жил өнгөрж байна яг Чингис хааны одоо залуу бага насны үеийн энэ тусгаалын жил төгөөд эчhalуудтай барах одоо эчhalуудтэй манай Монголын Чингис хааны 울수드 잘로인 은이 우주라스 원래는 또 ямар 말팀 비어서도 보지 энэ дотор бичсэн байсан энэ үнийг түүхэд ачаа холбогдолтой бас их бодот ачаа холбогдолтой гэж сайхан бичсэн байсан. Энэ их ажлыг хийх Чогжинмаа гэж хавьд танд бол амаргүй энэ их үйлс бүтээгч. Энэ амаргүй. Монголын цаашны хөгжиж бадархтөр ихэнх одоо этоттэй ийм нэг хар болгон та Чингис хаан бүтчин натны боолгаж авахтар тэс чин нэг цотон өх гэж байна шүү. Цотон өх бол одоо хөөнөө хөргөөж ирж тэгэхэд бол одоо тэр бүлэг барьж яг очид нэг жил бүлэг сэнэжээс тэр бас одоо бүлэгний хан дотор бас нэг жилийн утгатай. Хотох бүлэг болвч тэнд асраа өнөө хүнээ чиндэх готог орших тийм нэг шийтгэлгэн юм шигжэг маягтай ийм нэг юм аа. Тийм. Чөө өнөө одоо хөргөөж ирж юуснээс болоор Чингис хаан ийм нэг хүн бүлгийг өөрөө нүдэлсэнгүй. Тийм. Чөөд бол одоо өнөө авч Ван хаан бол ашиж Ван хаан бол одоо бүлэг барьж тэгэхэд бол одоо хөлж байна. Ван хаан бол манай өчигтэй анд байсан өчиг мөтөө өгч тэгэд бол одоо энэ ирсэн байна. Ихэд бол Ван хаан бол одоо өөзөөс ихөө байлж хөлж байна. Энэ болгон харсан чинь одоо Хэрод Батарсан уулсыг чинь бүртгэж үгүй. Хар болгон харсан чинь Хэрод хагсан уулсыг чинь бүртгэж үгүй. Тэгэд бол одоо ийм нэг сайн бүлэгтэй үгэлээд дараагаар бол одоо үнэн Ван хаан бол мөр ясаараа явуулж тэр үед бол Чингис хааны эмх одоо Хян Монгол эмхтэй
여허 데레보라 베스는 우여 저 인발로라다 약 칭산에 문 느헤르와 소루데 아르번 돌아니엔 아테네 이누고 저 칭산로라다 왕한 베스네 소를 따라 헤어도 칭산에 tum칠 칭산에는 몽골에미게 박학들 은발고 나스라다 여허 토스 우줄치 은발고 나스네 차르발로라다 칭산 어떤 왕한테 할로 이측 후에 임력 베르들 베르스메나 저도 임 베르들 요신 이거 요쇼 타요 따라갈 몰라도 은 윤에 야잘 우는 층은 왕한 층산테 내는 에먹대 할와 배울지 자심을 잠하긴 에먹대 할와 배울 거로란 일지 오늘 무리티 쓴 것은 따라갈 뭘 대주디 쓴 것은 더 몰래문에 자신은 혹지 받들었더라 이건 더 애토테 이임득 할벌건 다 Самбарын сонин дэлгэж өргөнжөж байна. Чингис хааны онгод бол хижээ ач тавьсан шууд маягч. Чингис хааны онгод 9 онд бид нар хийсэн. 9 оны 5 сар санал хийгээд Эрдэнэ Сэмбэр дарга бол 3 жил нөгөө нутагнаас болгоны арьсаа цуглуулсан. Тэгээд ямар ч байсан нэг одоо монголчуудын хамтарсан бүтээл болох юм чинь Монгол улсаас хүн залж жинхэнэ монголоор Монгол одоо хийдэг арга технологиор хийлгээ гэж хэлсэн юм байл. Тэгээд Эрдэнэ Сэмбэр ах бол өмнө нь ус бүр эхлүүлээд бүр цуглуулсан байсан. Цуглуулсан байсан. 40 хэдэн болгоны арьсаа цуглуулсан. Тэг би ч одоо өөр Монголд олон жил судалгаа хийж байгаа болохоор намайг яг усны мэргэжлийн хүн ингээ хамтарсан ажил хийе гэсэн санал тавьсан. Тэгээд бид нар 9 онд яг 21 хоног бүтээгээд тэгээд тэр 9 оныхоо нөгөө цагаан сар гарахын өмнө Үйлжин сар гэдэг ордсын Үйлжин сар тусгай мэлалга хийдэг, бүр тусгай юм тахилга хийдэг юм байна. Тэгээд Чингисийн онгоны тэр дарга нар Эрдэнэ Сэмбэр дарга жаргалтуудаар нацаг даргын тэр тусгай зандан муудаар хайрцаг хийлгээд тэгээд тэр хохоо шавжнаас хамгаалдаг тусгай хамгаалтаа тэгээд их нандинж хадгалж байгаа тийм тусгай хайрцаг хийлгээд булган нутгаа тэрэн дотроо хадгалаа тэгээд жилдээ нэг удаа л гаргаж сэргээж тэгээд тэр буян заяа худаг дууддаг тусгай тийм ялгалгын өрөөл айлтгалтай юм бэл. Энэ бол их том тахилгын соёл. Тэгээд тэр нь бол тийм тусгай одоо ялангуяа үрийн хутаг дуудана гэж
Тэгээд үрийн хотог дуудана гэдгээр чинь ингээд залуу гэр бүл хүн ямар нэгэн шалтгаанаар одоо айл гэр үр одоо тогтохгүй бол үрийн хотог дуудуулдаг байсан билээ. Яг тэр мелалгын өрөөл дээр Чингисийн онгоны дээр тахилгын үед хүмүүс ирээд тэгээд үрийн хотог дуудаад одоо хүн чинь үртэй хүн хамгийн баян гээд дараа нь тэгээд эд хөрөнгөтэй болно гээд эдийн хотог дуудуулдаг. Дараа нь нөгөө эрүүл саруул одоо аз жаргалтай сайхан амьдрна гээд насны уртудаа наслна гээд насны хотог дуудуулна гэдэг. Гурван хотог дууддаг тийм тусгай бүр одоо нөгөө дээд эртний монгол хэлээр бичсэн тийм мелалгын өрөөл тусгай өрөөлч хүмүүс тэрийг дууддаг юм байна л да. Тэгэхээр тэр мелалгын өрөөлийн яг тэр өдөр одоо нөгөө буянтай азтай хүмүүс тэр булган хотгийн мелалгын өрөөлийг сонсож одоо бүх хотог оршдгоо гэж одоогийн бид нарын хийгээд байгаа янз бүрийн л одоо бөөгийн ч бай, бусад шашны ч бай, зан үйлүүд байдаг. Тэрнтэй л холбоотойгоор аль эртнээс л ингэж буян хотгаа даллаж дууддаг их тийм том соёл байсан юм бэл. Ганцхан тэр соёлыг тэр булган хотог шингээгээд дээсний их асар том нууц байгаа. Яагаад тэр заавал булган хотогт тэр Чингис хааны түүхэн том булган хотог гэдээ мансан профессор ярьж байна. Тийм. Тэгээд тэр булган хотог анх үүсэхдээ нөгөө цотон их бүрдүүшин охиноо Тэмүүжинд хүргэж өгтөө ээж нь охиноо хүргэж өгдөг тийм зан үйл бол Монголын түүхэнд ер нь бараг нэг удаа байсан байхаа гэж эрдэмтэд ярьдаг юм билээ. Өөрөө охиноо хүргэж өгсөн. Тэгээ хүргэж өгтөө шитгүүл өгөөд боцоо өгдөг. Тэгээд тэр шитгүүл гэдэг үгийг болохоор бид нар бол одоо нүмерэгч юм уу нэг хувцас өмсгөл гэр ингээд тайлбарладаг л да. Тэрийг бол манай том эрдэмтэн Гадам багш айл эрт тэр Монголын бэлэгдэл Монголын нууц тавчааг тайлбарлахдаа шитгүүл шүтээ ингээд тайлбарсан юм билээ. Тэгэхээр яалтчгүй цотон их охиноо хүргэж өгтөө за ингээд миний охин шүтэнтэйгээ явлаа, сахиустайгаа явлаа. Ингээд одоо үртэй төлтөө аз жаргалтай баян тансаг сайхан амьдраарай гэсэн утгатай шүтэн сахиустайгаа явсан. Тэгээд тэр шүтэн сахиус нь яагаад заавал булганы арсаар хийсэн булган цээжин биеийн үүсгэл хуц байдгийг гэдэг дээр их учир байгаа. Тэгэхээр тэр одоо монголчуудын нөгөө монгол ухааны нууц бүх юмыг кодлоод ингээд судлаад тэгээд нууцлцдаг. Хэрэгтэй цагтаа дэлгэж ирээд одоо буян хотгаа дууддаг ч юм уу хин хэрэгтэй нэгэн хүн тэрийг нууцаа дэлгээд мэддэг болоод явахаар чинь мэдээллийг авчаа тэр мэдээлэлээ ойлгоод бидний өвгдээсээ сургасан сургаал юм шүү гэдгийг хүн ойлгоод явахаар чинь амьдрал тэртээ тэргүй хэрэгжээд тэр сайхан дуудсан даллага өрөөл энерги одоо орчин үеийн хэлгээр бол эрчим хүч энергийн цуглардаг. Тийм л их учир утгатай юм билээ. Өмнө биш ээ. 8 жилийн өнөөдөр одоо ингээд цогцон магч бол тэрийг үр сайхан сэргээгээд амьдуулаад ингээд оёо тавьчихлаа. Тэгээд одоо түүх хэрэгж ирж байна тийм ээ. Түүх болвол тэгээд өнгөрдөггүй шүү дээ. 3 цагт амьдрдаг гэдгийг л одоо тэр бид нар эргээд 800 жилийнхаа тэр булган хотыг одоо магадгүй цотон ихийн оёо сууж исэн булган хотыг бид нар ойж байгаа юм шиг сэтгэл төрж л байсан. Тэгээд одоо яг тэр ойж байгаа мөчийн эргэчүүд бол лавтай одоо танд бол тов тодхон байдаг. Тийм тов. Ингээд бодоод оёо сууж яхад чинь яг тэр одоо ээж үрийн хооронд тий охин үрээ хүнд өгөөд явуулна өөрөөсөө салгаад явна гэхэд одоо ямар их хилмээр үг вэ шүү дээ тий зөндөө сургаад тэрийгээ тэр учиг бүхэндээ тэр хатгасан зүүнийхээ одоо сүүгч бүхэнд хатгац бүхэндээ шингээж исэн байх таа гэж бодогдчихсэн. Тэгэл бодохоор тэр булганы тухай жоохон судалсан л да. Тэр булга гэдэг яагаад заавал тэр булган дах булганы арс заавал булганы арс тийм ээ. Тэгэхээр тэр булга гэдэг амьтан чинь ороо орсон цагтаа хамттай байдаг. Бусад цагт ганцаараа явж яадаг. Тэгээ хамгийн ариун дагшин газар амьдардаг. Тэгээд их тийм тансаг эрхэмсэг одоо намайг бардам амьдардаг тийм амт юм байна. Тэгэхээр тэр эрхэмсэг тансаг тал тараад явчихсан тэр амьтдий чинь амьд байхад нь бариж авахд ямар хэцүү байдаг вүлээ. Эргээд тэр чинь амилдсан юм одоо ингээд юугүй сүнсгүй болцсон зүгээр нэг арсыг эвлүүлэхэд тэр амьд амьтуудыг нийлүүлж ирэхээс хэцүү байсан. Ямар юм хийхэд хөрсийг нийлүүлнэ, өнгийн нийлүүлнэ, үсийг нийлүүлнэ. Өчнөөл их ухаан орно. Тэгэхэд тэр ингээ өнгөн нийлээд харахаар үс нь нийлэхгүй дээр доор болчихно. Тэгээд тэр бүхнийг ингээ зүгээд эвлүүлэхэд чинь надад юу бодогдсон гэхээр нээрээд энэ тэр эвлэж болдгүй юмыг эвлэрүүлж арга эвийг олж аргадаж сайхан хүнд харагдахаар ингээд бүрэн бүтэн болгох гэдэгт асар их ухаан
хэрэгтэй байдаг юм байна. Тэрнтэй адилхан л одоо тэрүүгээр бэлэгдэж тэгээд одоо тэр Чингис хаан тэр Ван хаанд аваачиж өгтөө тэрийг бодож тийм ээ тусламж өгөөч энэ эвлэхгүй байгаа ямиг эвлүүлэх энэ арга замын зааж өгөөч гэх ингээд түрүүн хоёлоо байснаа жамуухтаа гуруулаа боллоо гэдэг шиг цаашаа ингээд хэдэн араараа болоод ингээд хамаг сайхан улсаа нэгтгээд ингэж их инг тун хаз жаргалтай байсныг яхад л одоо их хамгийн их суурн ээж нь охиндоо тэр их нандин нууцыг тэр их ур ухаан Монгол соёл тий нууцлах үедээ нууцлдаг ил гаргах хэрэгтэй үедээ гаргаж ирдэг ухааныг нууцаар өгөөд явуулахад тэр хүн чинь эмэгтэй хүн ээжийн минь нандин сахиус шүтэн би өхгүй гэд хэлэх бас үе байж болно шүү дээ. Тэгэхэд бол тэр хүнд хэцүү үед Чингис хаан Тэмүүжиндээ өгөж явуулаад том Чингис хаан болох тэр их Монгол улсыг байгуулах ингээд тэр арга ивийн арга ухааныг тэр булган хутаг тэр булган дахаар одоо нууцалж явуулсан. Тэр гадамба багшин хийж яваас житэвэ шүү. Яг н хүүхэн болвол одоо хүргэж өгөх болвол Монголын төвдөр мөн Чингисээр үеэс болвол жогсожээ. Амгийн хаан болвол одоо өөрийн хүүхнөө хүргэж ашаад татаад баригдаад энэ болвол одоо татарын улсууд үлжих модон үлжигдэр хадаж аллаа гэж байна. Тэрнээс бол одоо энэ хэн бол амгийн хаан бол одоо өнөөсөө юм хөөхнөө хөргөж өөрийн буюу өөж аав нь хөргөөр намаар чөөрөл болгоохсон нөхтэй. Өнөөсөө Чингисийн үед болоод тэрний үед бол монголчууд одоо болоод монголчууд бол яг өөж аав нь төрсөн өөж аав нь хөргөж шүү. Гол тэрний нэг өөр садан хөргөж ашин. Энэ дээр бол одоо хүний тэр нэг хэн доотон өөж өөрөө нь хөргөж ирээд тушаагаад нэг 2 хоноод явж энэ явснаас үлөөсөө Чингис хаанаа өн бүлгийн юуж Ван хаанд ашиж бүлэг ярьж одоо ийм их волоо төрийн эс холоогдолтой энэ юм. Өнөөр үжил одоо энэ чинь Монголд тэнэ өнөөс хийж цаашаа нь хөгжиж бадарч анхны нэг Монгол аймагаас бүх монголжин аймгийн нөхцөөс нь Волсвэг улсын үндэт тэнэ юм нэг дэлхийдээр тогсон те бүр юм нэг түүхтэй шалгуултай. Тэгээд тэр яг 45 ингээд нийлүүлэхийн үест бол мөн 45 арсыг чуулуулсан байсан уу? Тэндээс байсан тий. Тэгээд 45-ыг бүгдийг бүр зарцсан. Тийс. Манайхан ярьдаг штэ бүтэх ёстой юм цаанаасаа бүтээд ингээд одоо зөв хүмүүс өдөр судар үзээд бид нар чинь ямар нэгэн үйл урлал хийхдээ ямар ч ажлыг бүтээхдээ өдөр судар үзээ сэтгэл нийлсэн хүмүүс суугаад эхлэх юм бол тэгэл ажил ерөөсө бүтэх ёстой үедээ бүтээл явцдаг. Тэр сонир юм байлээ. Яг ингээд зүгээд үсгэд яг ихвиндээ орсон булганы арьсаа бүх булганы арьсаа бүр тусгаалаад илдээд яг л Монгол аргаар танаа үүшин хушуунаас хужир авчираад тараг айрагтай холж жагаад тэгээд эсгээд ингээд бүгдийг эвлүүлж илдэж тэгээд бэлэн болохоор нь ингээд хөрсөн талын бүгдийг дэлгэж тавиад дараа нь ингээд өнгөн талын бүгдийг нийлүүд тавьж байгаад ингээд арьснуудтай нэр өгөөд тэр чи одоо амтай юм чи ямар ч юм амтай байдаг. Тэгээ зарим нь одоо хар харагдах ч юм уу, зарим нь бор харагдах ч юм уу, зарим нь бүр царай муутай харагдаад, зарим нь суртаа харагдаад ингээд бүгдээрэнд нь амлиулээд нэр өгчихсэн. Тэгээд нэртэй болгонуудаа ингээд зүүгээд хооронд нь тэгэхээр чин зарим арьсыг хоёр булгыг авчрангууд ингээд аягүй сайхан ивэлждэг. Зарим арьс нь болохоор ингээл хөрсөө харн нийлэхгүй нийлжлээ эргүүлээд өнгөө харн өнгө нийлэхгүй өнгөө нийлүүлчлээ гэхээр үс нийлэхгүй ингээд өндөр нам болоод тэгэл тэр чинь харагдаа за чи тийшээ яваад наашаа ирж гэдэг юм амьд амьтантай яаж байгаа юм 45 арьстай хэдэн өдөр ингэж тэгээд яг ихвиндээ бол 33 орсон гэсэн тийм тэгээд хөө юугаа ягаад ерөөсөө л тэр авчирсан булганы арьсыг царай муутай энэ хөрс муутай энийг ерөөсөө болиё гэд орхисон байсан маань яалтчгүй би одоо та нэгдэж нийлнэ гэсэн юм шиг хурж ирэл. Тэгээд ивлээд бүрэн бүтэн ингээ сайхан бүтээд ясны дараа хин одоо тэр болгонуудын хинч гомдохгүй, хинч муухай харагдахгүй бүгдээр тансаг сайхан болсон. Сонд байт юм байлээ. Яг оёхон 21 өдөр дотор бол оёод барсан тийм. Ер нь ингээл бүх юм л цаанаасаа л тохиолдол. Монголчууд чинь дандаа ямиг бэлэгдэж хийдэг гэл хүмүүс ингээд албаар бараг за 21 өдөр гээд тоолж хийх юм шиг л хүн бодно. Ерөөсөө тэгээгүй. Бүх ажил эхлэхдээ 2 өдөр хүлээгээл за ажлаа эхлэе гэл тэгэхээр нөгөө үйл урлаа эхлэх өдөр чинь бас бар өдөр эхлэх гэсэн. Тэгээ бар өдөр эхлэх болохоор 2 өдөр гэл ингээл завсар хооронд нь бас ингээд өдөр ингээд хийхт чинь зарим өдөр тэр арьс ивлэхгүй болохгүй. Тэгээ аргадаад ингээд болохгүй болохоор чинь хэсэг орхиод дараа маргааш өглөө нэрт эхлээд ингээд нөгөө ивлэхгүй байсан 2 арьс чинь байраа солихоор ивлчих ч юм уу.
Ингээл их л гоё тийм одоо миний мэрэгжлийн хувьд бол их том уран бүтээл болж байгаа. Хүн яг ингээд сэтгэлээсээ тэр болгон хотыг дэлгээд ингээд харах юм бол яг өөрийнхоороо бодохоор миний ээж энийг ойсон бол ингэж авих байсан те. Миний нутагт байсан бол одоо тэр болгоны арьс ийм өнгөтэй байсан болохоор мөрөн дээр нь биш одоо ингэрт нь очиод орох байсан теж гэдэг юм ингээд хүн ингээд ерөөсөө амьдралынхаа тэр 800 жилийн байтугай монголчуудын бүр айл эртний хүнүүгийн ч байд юм уу үүх түүхийг нээх тийм их том судар дэлгэсэн юм шиг санагдчихсэн. Тийм. Тэглээ энэ бол яг манай одоо монгол соёлын одоо яг том уухаа ингэж хийсэн гэж тийм. надаа ястэй түүхэн дурсаал. Энэ юу үжил одоо Чингис хааны залуу баг насны үеийн юм одоо санаанд орж. Намаргүй шүү. Өнөө 800 жилийн учрыг дээсэргэж байна. Тийм. Үжилээд хараад ормоор шиг. Бидний амжилтыг нэг нот тавьчааг орлож юусэн юм учир байна. Одоо миний нэг болгосон орчуулсан одоо хөрхийн зүг болох энэ хэмээтэй болсноос одоо нэг сэргөөж нэг зэрүүсэн ямар гэдгийг тэр боссонгүй. Хэрнээ Чингисийн огны сүмбэр дараах нэг цогжулмаа хоёрын бүтээж юм бол одоо түүхийн уушрыг сэргөөж Чингис хааны нэг залуу баг насны үеийн нэг уушрыг сэргөөж олд үжилж яг энэ одоо тэрийг нэг гамяач идэглээ. Чаматаа яг мамбач юу очиж үжив. Чингисхаанд очиж үжив. Үживгүй. Үжиг жабахаар би нэдэн маса гас тэр хаан хэмжээнд үссэнгүй. Хаан тавьж байгаа юм. Тэр дүлгөөч гэж юм уу? Үлгэж авахгүй. Үлгэж өгөө тэр. Мелагийн өдрөл ганцхан өдрөл гаргана. Ганцхан өдрөл гаргана. Тэгээд нөгөө одоо буянтаа азтай хүн булган хотын ерөөл айлтгал дэснэ гэсэн үгтэй юм билээ. Тэрэн дээрээ тэр хутаг өрөөлийг одоо хүлээж авч оршиж чаднаа гэд тэр л өдөр гаргаж дэлгээл нөгөө монголчууд чинь шин дээл хийгээд хүүдээ өмсөөлөхийн өмнө заавал галаар ариутгадаг. Тэрнтэй адилхан заавал жилд нэг удаа галдаа ариутгаа тэгээд сам тавиад хүч арцаараа утаад тийм ээ. Тэгээд тэр булган хотгийг ингээд сэргээхээр саяны мансан багшийн хэлдэгтэй адилхан тэр хар баг залуу насын дусдаг ч юм уу эсвэл тэр одоо үр хүүхэд Монголын түүхэн учир бүр тусгаална. Дотроос тийм үр хүүхэд надад энэ олон одоо сайхан сэргээд ирсэн үсэн дотроос хин нэг нь одоо миний хүүхэд байхтай гэж боддог ч юм уу. Тэгж үрийн хотыг дууддаг гэсэн. Тэгвэл тэр яг одоо минь сайхан гэлдэг Оросдод одоо 8 сарын 12-д байж та. Тэр л өдрөд одоо сая ганцхан одоо нөгөө одоогийн тоолоор нийтийн тоолоор болохоор өөр болоо явцдаг. Тэр л өдөр л одоо хүн ирээл яах юм бол Чингисийн онгонд сайхан буян заяа даллгаа дуудуулаад явах тийм ээ. Хотыг орших. Тийм их том буянтал үйл юм бэлээ. Тийм. Горнос мен сайхан нутаг хачуугүй. Үнэсэдүү хайрдаг шүтэн үгүй. Горнос мен сайхан нутаг хачуугүй. Яагаад одоо энэ хамаг хэрэгээ бүтээгж хар болгоод ахтай ийм сайхан ерөөлтэйгээр ингэж энийг ингэж хийсэн хараа. Танд өнөр их ерөөлтэй байна. Тэгээд би бас боддгийн шүү дээ тэр хамаг хэрэгийг бүтээгч гэдгийг яг уу эрдэмтэд янз янзаар л ярьдаг зарим нь үгүйсгдэг л дээ тий. Миний хувьд бол булган хотог гэдэг нь саяны хэлдэг тэр бүхэл одоо 3 хотог дуудаад ингээд бүх монголчуудын сайхан хотог дуудаж тийм Чингисийн онгон чинь том монголчуудын очдог энергийн төв болж байгаа гэдэг дээр нь би бэлгшээж булган хотог гэж нэрлсэн. Тэгээд хамаг хэргийг бүтээгч хар болгонд ах гэдэг нь миний нөгөө өчнөө олон жил судалж явсан судалгааны ажил миний одоо 40 хэдэн насны амьдралын энэ бүх юмыг ингэж хөтөлж авчраад бүх юм дээр зангидээд тэгээд их монголчуудынхаа энэ их том үйл ажил бүтээх юмд оруулсан болохоор хамаг хэргийг бүтээгч хар болгонд ах гэж миний хувьд нэрлсэн. Дотор нь дахиад би 3 дахь дээр 3 дугаар хуудсан дээр нь
Тэмүүжин Чингис хааны хамаг хэргийг бүтээгч хар болгонд байх гэж нэрлсэн. Тэр нь миний ойлгодгоор түрүүний Мансан багшийн хэлдгээр яг тэр бүртөжинд ээж нь авчирж өгөөд бүртөжин Чингис хаандаа өгөөд Чингис хаан Ван хаанд өгөөд дахиад ингэж гураар дамжиж байгаа л Чингис хааны хувьд чамаг хэрэг нь хүрсэн хар болгонд хаа гэж одоо тэгж нэрлсэн. Хамаг сүлдэд тэр үе тэр хар болгонд хай одоо Ван хаан өмсөж тэр өдөлж өнөөдөр байдлаар үжигэл өнөөдөр манай энэ бол одоо тусгаж их жийлээд. Тэр үед тухайн үеэс бол одоо яг Ван хаанд одоо бэлгэлсэн шүү дээ тий. Одоо бол өнөөдөр тусгаж чинь эзэн мөнх эдэн хөрөг гэж ярьдаг шүү дээ. Эд хөрөнгөд нэг сэтгэлээ шингээгээд өөрийнхөө одоо тэр бодсон юмаа шингээж орхичоод сэтгэлдээ бусад их нандин юмаа тэгээд явцдаг. Тийм болохоор бүртөжин Чингис хаанд хар болгонд ахаа өгтөө ямар ч хармын сэтгэл байхгүй. Хамаг хэрэг бүтээсэй тийм ээ. Тэгэл өгсөн Чингис хаан ч гэсэн Ван хаанд айчаад өгтөө. Цаад ажил үлээл бодсон болохоос биш ийм сайхан тансаг юм би хэрэглэн гэдэг ямар ч бодол байгаагүй, ямар ч тийм сэтгэл тэрэнд шунсан шунал шингээгүй сайхан цагаан сэтгэлээр өгсөн болохоор хамаг хэрэг бүтсэн байх тийм ээ. Сайхан ярддаг та өөрөө бас номдор бичсэн одоо болгонд ахвал одоо зүгээр нэг л одоо ийм нэг үнэтэй одоо нэг болгоны арсал бишээ. Тэрэнд бол одоо болгонд аханд бол урлагийн 100 дамжсан энэ уруухаа нэг шингэсэн. Ингээ та өөрөө бичсэн байсан тий. Энэд одоо та чи Монголоос одоо энд олон удаа хурж ирсэн байдаг дээ. Олон удаа явсан. Нэг л том өвлийн төлөө болохоор олон удаа явсан. Тэгээ сая Монголд бид нар монголчуудын булган хувцсны соёл гэдэг яагаад заавал энэ булган хувцас энэ их тийм түүх хүүхийг агуулад тэгээд буцаад бүр 21-р зуунд ирчээд ингээд ахаад үнцэнд ороод байгаа юм бэ гэдэг талаар бид нар монголчуудын булган хувцсны соёл гэдэг олон улсын том хурал хийсэн л дээ. Тогжин маяг жахад бол өөрөө бол яг бол судлаач хүн. Тэгтээ энэ бол оёсон их хэсэг. Тэгтээ одоо бол үргэлжлээд бол хар болгонд ахын энэ бол нэгэнтээ судлаад хэлсэн. Судалгааны ажил болсон. Судалгааны ажил болсон. Харин үргэлжлээд том судалгааны ажил. Анх бол би тэгж ерөн судалгааны ажил хийнэ гэж яваагүй шүү дээ. Болгонд ахыг одоо мэрэгжлийн хүний хувьд очиод эсгээд оёод ирнэ гэдэг. Тэгэл эхэлсэн өдрөөс эхлээл тэр их том Чингисийн онгоны хүмүүс чинь мундаг том тахилгатай соёлтой ингээд Монголын бүр тэр зан үйлийг аваад үлдсэн. Тийм ээ, тийм бархад монголчууд. Тэгэл анхны тэр өдөр судар үзэл одоо за үүшин хушуунаас л энэ хужрыг авчрыг гэл ингэнгүүт нь хаа хол одоо энд хужир байдгүй мүү гэсэн чинь бид нар бас зорьсон юм аа үүшин хушуунаас хужир авах ёстой юм гэдгийгсэн. Тэгэл бодохоор бүс энэ чинь мундаг том судалгаа юм байна гэд баг тэгэл ерөөсөө эхэлсэн өдрөөс эхлээл нэг хүнтэй хоол идээ суусан чинь юм бодогдол тэр чинь ерөөсөө судалгаа болоод тий сэтгэлээрээ хийсэн ямарваа үйл ажиллагаа үйл хэрэг гэдэг тэгж амилдаг. Хамгийн сүүлд нь дуусчихад амилуулна биш. Хийсэн, бүтээсэн, эхэлсэн, санас хийсэн цагаас эхлээл амилж явж байгаа л тэгэл мөнхөд амилт юм байна л гэж надад тэгж бодогдоод. Миний энэ бол бүр үнэхээр яг тэр одоо амьд судалгаа болсон. Би өөрөө бүх юмыг эхлэв. Өөрөө оролцоод цуг хийгээд хөндлөнгөөс хараагүй ерөөсөө тэр хужрыг хүртэл адилхан хутгаал адилхан хийгээл ингээл дуусаад хүлээлгэж өгөөд буцаал тэгэл миний энийг тэр судлаач нар эрдэмтэд яаж хүлээж авч гэн буцаад ном судраа хийхэд хүмүүс хүртэл хандахтаа өө ийм сайхан булган хутгийн юмд оролцож гэн гээд таарлцсан хүн болгон ингээд туслаад дэмжээл тийм болохоор ерөөсөө их л сайхан үйл их л том судалгаа бүр дуусшгүй том судалгаа ялангуяа одоо хувцсны тэр үйл урлалын эмэгтэйчүүдийн судалгааг илүү оруулах юм бол тэр одоо үйл урлал маань мартагдаад байгаа юм. Зүгээр яг хаа дэлгүүрээ судалдаад аваад өмсчихдээ энийг ойж цагаа барж яхаар гэж бодох хэрэггүй юм байна гэдгийг би мэдэрсэн. Яагаад тэр чинь монголчууд хэлдэг ч тэр учиг шингээн. Тийм сайхан сайн. Ухаанд шингээж जैन тэр чинь бас нэг мэдээд охоо одоо хайртай хүндээ хамгийн сүүлчийн учгаа орхиж байгаа яг өөрийнх нь нүдэн дээр ингээд хадаа шингээгээ зангилаад тэгээд дээлийн өсөлдөг бүр тийм том зан үйл байдаг штеп. Тэгэл одоо сайхан мамаг шин ярьсан шиг энэ их юмыг бол одоо ингээд тэндээ хадгалаад нэг жилд нэг үжиж болно уу да гэсэн шиг мөдөө болгонд хэрэг үнэн мөдөө болгонд хэрэг үнэн манай хар болгонд ах ингээд сэргээгээд хэрэг байвал яг манай энэ соёл шта тийм соёл сэргэж байна тийм. Том соёлыг бит соёлоос цаашаа бит бус соёл өвлөгдөд явна шүү дээ тийм ээ. Тэгээд одоо өнөөдрийн энэ дэлгэц одоо бас танай сайн найж байсан гэдэг өвөр Монголын одоо профессор Саранговагийн энд бас танд одоо бичиж өгсөн байна. Ингээд монголчууд эдээрээ дамжуулж эвж үйгэн одоо эвлэрх ухаан, эв найрслаа одоо нэг шиг сэтгэлээ ингэж олж явдаг гэсэн.
Тэгтээ энэ ёсоор сайхан хар булган дах маань одоо эртнээс өдөөд хүртэл өдөөгөөс одоо ирээдэд хүртлээ буурал түүх юм одоо бодол ухаан бэлэг ирэл үлхэмдэл нектарын алтан шижим нь болох болтгой гэсэн сайхан ирэл тэгшүүлсэн. За ингээд энэ сайхан үгээр өнөөдрийн одоо манай самбарын сонин дэлгэцээ өндөрлүүлье. Хикорноос минь сайхан нутаг хачугүй. Хайртай шүтэн үгүй. Хикорноос минь сайхан нутаг хачугүй.